За сая стадион дээр 2 хоног шорлог хийж бодлоо гарсан. Эдгээр бид нар утаа гаргадаггүй нүүрс уугуул бой гэж сайн өндөр хагас когчтой нүүрс байдаг ямар ч утаа гаргадаггүй. Гэхдээ шорлог дээр нь хайхаар шорлогны нөөник тосон тусаад юуны хиншүү тосны хиншүү аяйг гараад тэр нь баг утаа шиг тэнвэр нэг юм болоод би одоо хувьдаач бас их гимшчихлээ. Тэр яадамж олон нэг эсвэл хавь хөрш адилхан бизнес хийгээд бодлоо үйлчлэгээр гарч байгаа хүмүүсийн одоо утаагаар утаад байгаа юм шиг тийм ээ. Тэгээд яг хуу судалгаа хийгээд бас явж байгаа юм. Тэгээд юуны гудамжинд UOT-ны гудамжинд орой явж исэн. Тэгээд ихэнх хүмүүс яг хөтэ бичлэг хийж байгаа цааргалаад байдаг. Тэгээд энэ түүх залуу ажлуудыг түр залуутай танилцаад туалаад тэгээд энэ харж байна. Юу н адилхан нүүрс ашиглаж байгаа. За энэ одоо чинь гэрэлний зүх нь нэг тал нь нүүрс ашиглаж байгаа. Яг л бидний ашиглах хагас когч нүүрс ашиглаж байгаа. Нөгөөх нь газ ашиглаж байгаа. Тэгсээр энэгээр нэг утаа май болоод байгаа юм. Харьцангуй гайгүй. Ер нь утаагүй гэж нэрлэхэд болчихгоо тийм байгаад байна. Тэгээ нөхрөөс бас туршлах хуваалцаа сонирхоод ашгүй энэ турк учраас бас тодорхой хэмжээний англи хэлтэй. За одоо харж байна энэ бол тандир нэг талтай ингэ тандир болгоцсон. Доор нь хагас когч нүүрс түлж байгааз. За ингээд ханаараа ингээд шавартай учраас ингээд механикийн махнуудыг ингээд өгсөн ингээд шарж байгаа. За энэ нүхтэй гарч байгаа утаа энэс өөр байхгүй. Энэ бол яг хагас когч учраас дээрэс нь яг энэ тандирны зохион байгуулалт нь өлгөөтэй байгаа. Махны шүүс нь яг тэр голдоо байгаа цогн дээр тусахгүй ингээд ханаараа хан дагуу ингээд тусаад дээш юу гарахгүй байгаа тийм хиншүү оёос тэгэхээр гарахгүй байгаа. За энэ бол ерөнхийдөө бас ийм шийдэл ер нь бидний ирээдүй юм байна да. Гудамжны хоол, шорлог одоо худалдаа үйлчилгээ энэ тэнд гармаар л байдаг. Стадионлууд дараа жил одоо гарахаар энэ жилийн шигэ гарах юм бол бас миний хувьд бол бас жоохон нийрлэхөө сайн шийдэл өөрөөсөө гаргаж ирэхгүйгээр тийш бас гарна гэдэг хэцүү. Би бол хувьдаа тэрийг бол хадгалж байгаа. Тэгэхээр ингээд утаагүй шийдэл бол ингээд хажуу шоронд нөхдүүдийг хийцэн байгаанаас ашиглаад байна. За хажуудлын энэ шорлогны хэсгийг харж байна. За ингээд шийдэл бол энэхийдөө голдоо ингээд галтай. За энэ бол газан гал байгаа. Голдоо. За тэгээд доосоо шууд ингээд доор нь ингээд ус хийж тосдог и давчантай. Тэрэн дээр нь усангээ хийцэн махныхын тос нь ингээд доошоо ингээд тусч байгааз. Тэгэхдээ шууд усан дээр тусч байгаа учраас дээшээ хиншүү хэрус болж гарахгүй тосны тосно. Эдгээр энэ одоо юу гэдэг олон шорлогны юу бариад олон шорлог ингээд зогоо тавьсан ч гэсэн энэ дээшээ юу гарахгүй байх нь. Хиншүү хэрус гарахгүй байх нь. Хоёр талынхаа энэ галанд шарагдаад доошоо шууд ус руугаа хиншүүнд тосн тусаад ингээд амрал юм байна. За энэ нөхөр ардталтаа юутай? Газан болооны холбоцсон. Тэр бол газан гэрэл гэсэн үг. Газан болоод нүүрсэн гэрэл ингээ холимол ингээ нэг юм бүхэл нэг юм сетап байгаад байна. За энэ дугуйтай түрчдэг амар. Тэр гудамжны хоолн дээр бид нар нэгэн тал ингээл гэрэл одоо юу техник гудамжны хоолнд гэрэл тэргүүлдэг шүү дээ. Бид нар өөрсдөө ч гэсэн ингээ гэрэлийнхаа ингээд гэрэлэндээ хоббитой хүмүүс ингээ бас гэрэлээ гоё хөгжүүлье гэвэл шийдэл бол яг эндээс ямар ч иймгүй байдлаар эхлээд дараагийн одоо юугаа шийдэл рүү явах. Ямар ч гэсэн утаагүй шийдэл бол одоохондоо л миний бодлоор энэ л их амар харагдаад байгаамаа. Энэ түр залуу хайж бичлэг хийлээ гэж жалуу болчих юм. Ганц хоёр юм асуу юуж утсан чинь нэг дажгүй харилцаатай юм хүмүүс асуугаар юм хэлээд байгаа. За энэ тандирт болсон дахианаас нэг амсаад үзээд их. Юунаас хоёр газан дээр болсон гэрэл хоёрыг гэрэлэн дээр болсон. Нэг нь тандирт нүүдгийн шууд энэ газан гэрэл дээр энэ хоёрыг хоёулангаас нэг аваад харьцуулаад амсаадах. Болж ивэл яг ийм шийдэл рүү бий л ямар ч гэсэн явах стайл гэж бодож байна. Гудамжны хоолынхан санаа нэгж байна уу? Манайхан юу гэж бодож байна? Санаа оноо хэлээрээ. За ирэх жилээс өмнө давчсан би бол энийг одоо Монгол чаддаг хүмүүс хийгээд өгүүлж одоо сайн байна. За чадахгүй бол урдаас ингэ захиалж аваад ирэх жилийн одоо наадмын талбай дээр мангас шорлогоо хийгээд гарах юм сонирхолтой байна. Бас томоохон ивент тоглолтууд дээр уг нь бас ингээд утаагүй шийдэлтэй гараад бас амар юм тий. Их гоё англиал залуучууд гоч ицсэн байдаг. Бид нар ингээд бас нөгөө тосны хиншүүр удаатай бас
хайрын те нэг хүмүүсийг. За ерөөдөө бол ингээд ийм юм бүтээгдэхүүнүүд бол гарч байгаа юм шүү дээ. Юу нэ тань дээр байгаа учраас тань дээр их бол хамаагүй гоё амтай боломжтой энэ шавар зогх их. Дотор нь бас талх малт ийм наан гэж амбир бод энэ шүү дээ. Хий тавьчихсан байд. Энэ гамрууд бас хийчдэг шүү дээ. Янзын штэ бас юм чинь. За окей энэ нөхрийн амтлагааг бас харъя гэж утсан чинь алга болчих юм аа манай түрк. За наадлахын чекинг гэсэн скор юунууд нь шорнууд нь энэ төр юм байна. Бас автомат хэрэгжтэй болохоор бас амрал юм ингээд зоож өгчөөд. За ингээд нийт шордлогыг бол жишээ нь 3 шордлог нэг дор ингээд зоогоод орчихно ш. Тэгээд 3 шорлог зэрэг ингээд хэлбэлтэй болох юм. Ямар нийлэхгүй түрхээ маа түрк алга болчих юм. За байхгүйд нь нэг мөссөн сайхан бичлэг хийчихэл. За харж ийн ингээд тандори чикен гэдэг юм чинь жигдэж байна да. Самсаа мамсаа л хийж юм гоё доо. Тандори чикен хацуулж өнгийн хараад. За энэ хажуудлах байгаа яг адилхан хөтө бодвол тандорын дороос. Нөгөө туркийн тэр грил нь тэнд байна. Энэ талд нь ингэ зэрэгцээд юу олж харлаа гэж. Хөрөх чинь ингэ шагаагаад өлөв долоо гэж явжсэн чи юу харагдлаа гэж одоо энэ чимтэн зэвүүн хайлаа зээ. Дэноо энэ юу бол манайхаа харж гинөө. За энэ хоньны засаа, хурганы засаа гэх юм уу да. Засаа бүр байна. Энэ бас бүр үсээгүй бүр юм шиг байна. За ямарсан засаа байна. Ягаад энэ том болцсон байлгүй гэхээр нөө нэг хураг байхад нь засахтаа энэ юуг нь авахгүйгээр бид нар бол бүгд жижигэн багтнаа тас авчдээ штэ. Нөтүүд яадаг хөхөд түлчдэг. Суугийн түлээд тэгэд ажиллааг болох чинь. Тэгээд энэ нөхөр нь юундээ үлдчихдэг байх нь штэ. Төмсөг бол засаа бол одоо хургандаа үлдчихнэ. Тэгээд хураг томорно маш урдан томордог. Засааг нь аваагүй учраас тэгээд баг төлөг үедээ том хонь болчдөг. Нөхдүүдийн хурганы мах гэж идчихин яриад байдаг штэ. Манайхаар бол нөхдүүд төлөг нь байгадаг. Гэхдээ тэр төлөг нь маш том болцсон. Юу шиг монголоор бол баг хэр хонь шиг болцсон байдгийг. Тэгэхээр нөхдүүд бол энийг аваагүй учраас тийш их хурдан томорж яадаг. За энэнгээр нь бас ингэ шорлог хийгээд зардаг байх нь нөхдүүд. Годомжиндаа. Манайхан ингээ годомжиндаа ингээ засаагаар шорлог хийгээд заруул таад авах уу? Юу гэж бодож байна? Сонирхох уу? Эндээс нь би одоо энд аваад үзүүлчих юм уу? Манай турк маань хаашаа бүрч бай. За одоохон нөхрөөс ирэнгуут би асуугаадах юм. Засаа чараад шагая гэд. Hello. Hello. What's your name? Alim. Alim. Yeah. What is this? Lamb. Lamb? Yes. Lamb balls? Okay, one piece. Okay. Good. За энд нэг ээжтэйгээ нөхөр ажилладаг юм байна. Which one is better? Tandoori chicken or grilled chicken? Which one better? This small chicken, this kabir, This how much? This how much? this 10, this 20. Tandoori chicken 20. Yes. Grilled chicken 10.
This 20. 20. This 10. This here 10. 13, One piece 10. 150. One piece 10. Okay. This one piece. One piece. Yes. Okay. This one piece. This. Okay. Tandoori chicken one piece. This one piece. Okay. Good. 야, 만화분 두 분이 뭐라 도둑이 작사기야. 도둑이 작사기. 샤딱샤딱샤. Хой гэрэлтэй шүү. Би өмнө бас нэг гэртээ яг ингэж бэлдсэн хүлж зассан. Аны төлөвний засааг бас гандир дээр гэрэлж бичлэг хийж оруулж байсан. Ангас маша пэйж дээр байгаа. Бас халуун ногоотой YouTube дээр шарж исэн бичлэг байсан. Тэрийг өөрөөж нэг хийж үзчихсэн. Айн халуун байна. Сууж явах төлсөн нэг. Айд шууч. What? Leave me and good. Let her. It's okay. За. Нөгөө хурганы засаа маань сайхан шорлог ирээд ирсэн. Хөө. Анзи. Ажуул харагч. Оо. Аймаг зөөлсөн байна ч үү. Yes, yeah, good. Looking good. Very nice. This tandoori. Huh? Chicken. Tandoori chicken. Nice. Hey, brother. Only one. No need. Only one. Сайн уу? Хурганы засаач үүш манайхаа. Зүгээр алж чинь. You told that too much. Can you make it chicken no? Миний ахиухан бэлтэж байгаа. Just one piece, okay? Okay, one piece, okay. Whatever, guys, we are at the Яг шорлог хийж яваад алах юм байна. Тэ хятад шорлогын амтсан. Манай Монгол амтсан багт үлдэн шүү дээ. Бидний яа тэр шорлогын амтсан мөн. Хоёрын засаа чинь ийм амар гоё болдог. Би өмнө гэртээ би тийм шиг гоё би чадаагүй юм байна. Тэгээс энэ санаа авлаа шүү дээ. Яг ингэж хэ. Man, non se prego, poi a lottare. Cosa? Su, poi, su. 잘 걸어도 둘. Vai. 나 이거 거의 좋은. Quay lại hả? Ăn 스피 좋긴 야 잘할 Quay lại 말이야. rồi. 이게 맞다 바로 찍자. 야 이렇게 아주 옷니 옷 배주배 옷니 옷인들 아주 배지 배가 이 뭐지 같은 이거 안 땄죠? 이만 봤어. 자. За энийг бол дор машинд ажиллаа. За яг юм бөөрийн шорлог бас өмнө идээд бүхэтийн годамжны хоолноос бөөрийн шорлог авч ижсэн бичлэг энэ YouTube сувгч байгаа. Манай Ангас машаа гэдэг Facebook-ийн пэйж дээр ч байгаа шүү. Тэр
Өөрөө шоолох юм үнээр гоё юм байлаа. Монголд нэг бөөрий гэж олон гоё бүлгийг өгчих гадар өөрөө. Бас бөөрийн шоолох юм байна гэж хэлсэн. Ямдэ. Тон. 야. 탄도리 치킨. 탄도리 치킨 망가뜨린 마. 애니걸 바꿔 넣어 좀 주세요. 어떤 남사. 오케이. 김이. 아이들 chơi 잡지. No, give me. Hi. Give me cut. Ah, thank you so much. 지질자가 미 지질 주의 이거 이렇게 미 오르 지질 좀 멋있다. 아까 된게 지질 주의겠다. 아니냐고? 안한 또 기회진. 맨 네비야 에 지질이 비 오르 지질이 거의 다 같이 거의 사천으로 쓰는 것 같아. 이봐. 왼쪽에 남상태. 무슨 게 밴드티 있으니. 약간 이래. 그래. 자체가 서울로. 밴드티 체를 와서 나오는 괜찮은 거. 자동 샤워를 지근지가 와서 슈스에 훨씬 낫지. 아유, 슈스도 왔지. 아, 인투도 해도 단다로 지금 양푼 모두 차도오는데. 나도 인티인데 단다로 있는 거야. 애인 따고 미래줘서 그죠? 나와서 샷, 좀 스멜. 이거 봐. 자, ап үеишээ аяг боломжны хоолой сонирхолтой бол ганц тип үгээд яг нэгдүгээр нүүрний одоо ингээд энд очихоор ингээд аяллаа боломжны нэгдүгээр нүүр гэх юм уу төв боломжны ингээд баярч хийдэнтэй олон болгосон гоё дээ шүү дээ. Гэхдээ бүр гоё юм юу гэж хоёрдугаар боломж нь гоё дээ шүү. Одоо харж байна уу? Би яг хоёрдугаар боломжны сууж байгаа. Ингээд болоо. А энэ байшингийн арт талд төв гудамж байгаа. Битүү хүн ингээд нааш цааш холхоод бужинж байгаа. Тэр хоёрдугаар гудамжны нам хүн. Тэ? Охтын хүн сууд гिचээр гой гой юм бас дээж идэг. Тэгээ очоод байхгүй хүн багтай. Энд нь тайван суугаад дутаа маяг дээд хараа сууж байгаа бол эсвэл муцаа ороод мэп дээрээс байрлалаа харах хааны үүсгээ харах буудлаа олох тэгээд жоохон ажилладаг шүү дээ. Тийм юм уу та? Би хоёрдугаар гудамж руу ороод. Тэгээд хоёрдугаар гудамжид ийм жижиг газарт нь гой суугаад. Ингээд ойр орчмын хоймыг одоо үз чарах юмудаа судлаад төлөвлөгөө тухайн өдрийнхөө оройныхоо төлөвлөгөөг гаргаад сууж явах хэрэгтэй байдаг шүү. За баярлалаа хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа баяртай. Энэ үнэ 3% алкогол байхгүй. Нэг харахад амар пив ууж байгаа юм шиг болж үгүй шүү. Хэдийг уусан ч зордохгүй. 3% учраас янзын гоё зүйл.